Та бүхэнд гадаад мэдээг хүргэе. Солонгосын хойг дээр үүсэж байгаа нөхцөл байдал цөмийн зэвсгээр үл хөөцөлдөн инх тайвныг сахиулахын төлөө Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамд хятад ард улс хамтран ажиллахаар боллоо. Энэ талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхий нарийн бичгийн дарга Джон Керри болон бүгд найрамд хятад ард улсын төрийн дэд удирдлагууд Бээжин хотноо болсон уулзалтын үеэр мэдгдсэн байна. Энэ нь Пхеньян өөрийн өмнөд хөрш болох Америкийн нэгдсэн улс мөн Япон руу зохилт өгөхөөр занал хийлж байгаатай холбоотой юм а. Америкийн нэгдсэн улсын мэдэгдэж байгаагаар урдийн нэгэн адил бусад улс орнуудтай ялангуяа Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улстай хамтран ажиллана гэдэгтээ итгэж байгаагаа дурдахын зэрэгцээгээр бүгд найрамд гарчсан Солонгос улсыг бүс нутаг дахь өдөг хадгалаг занал хийлээ далсан зогсоож цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар энтхийн хилцээрийг ширээний ард суухыг ятгах зорилготой байгаамаа. Джон Керри өмнө Сөүл хотод альчиж харин Бээжингээс Токио хотод альчлах юм а. Одоогийн байдлаар Япон улсад сүүлийн хэдэн хоногийн турш умар Солонгосын талаас дунд тусгалын баллистик пуужийг хөөрөхвээ гэсэн хүлээлттэй байгаа юм. Японы дотоодыг хамгаалах хүчинч умар Солонгосын пуужийг эсэргүүцэхэд бэлэн байдалтай байгаа юм а. Сүүлд авсан мэдээллээр умар Солонгосын зүүн эрэг байлдааны бэлэн байдалд байгаа бөгөөд төрөл бүрийн 10-аад пуужийг байршуулад байгаа гэсэн мэдээлэл байна. Онлын дагуу авч үзвэл тэдгээрийн хоёр нь Япон болоод номхон далайн Гуамын арал руу чиглэсэн байгаа гэж үзээд байна. Нөхцөл байдал ийм байгаа хэдий ч умар Солонгосчууд үндэсний баяр буюу мөнхийн гисэн тодтголтой их өдөртөгч Ким Ир Сений мэндэлсэн ойг 4-р сарын 15 тэмдэглэн өнгөрүүллээ. Жохонхүү энэ л өдөр умар Солонгосын тал Пуужин харуун хэмээн зарим нэг шинжээчид үзэж байсан ч азар тийм зүйл болсонгүй. Солонгостой холбоотой дараагийн мэдээг хүргэе. Өмнөд солонгосчууд бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын мөнхийн агуу их өдөртөгч хэмээдэг Ким Ир Сений мэндэлсний 101 жилийн өн өдрөөр буюу 4-р сарын 15-ны өдөр умар Солонгосыг эсэргүүцэн жагсаж одоогийн залуу өдөртөгч Ким Жон Ун болон түүний эцэг Ким Ир Сений зураг болон чигэмлийг шатаасан байна. Жагсаалд оролцогчид бүгд найрамд гарчсан Солонгос ард улсыг хүн төрөлхтний эсрэг занал хийлээ зогсоохыг шаардсан байна. Умар солонгосчууд агуу өдөртөгч Ким Ир Сений мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлж байхад харин Сөүл хотноо өмнөд солонгосчууд умар солонгосыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж одоогийн залуу өдөртөгч Ким Жон Ун болон түүний эцэг Ким Ир Сений зураг болон мануухайг шатаасан байна. Жагсагчид Пхеньяныг өдөн хатгалахтаа нэгэн даруй зогсоохыг шаардаж цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй байхыг уриалан жагссан байна. Умар Солонгос өөрийн цөмийн зэвсгээрээ зөвхөн манай ардчилсан улс орныг занал хийлээ зогсохгүй бүгд хэлхийг занал хийж байна. Дайны дэлхийн хүмүүс бүгдээрээ л эвлэлтэнд нэгдэж Ким Жон Ун тэргүүтээ умар Солонгосын атгаг муу санааг дасан зогсоох хэрэгтэй гэж жагсагчдын нэг нь ярьсан юм. Америкийн нэгдсэн улс болон өмнөд Солонгосын цэргийг хамтарсан сургуулийн дараагаар бүгд найрамд гарчсан Солонгос ард улс удаа дараа төрөмгийлэн занал хийлээд байгаа билээ. Харин Вашингтон умар Солонгосын талыг цөмийн зэвсгээ бууруулах бүр устгасан тохиолдолд хэлэлцээр хийхийг санал болгоод байгаамаа. Гэсэн ч энэ бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл болоод байгаа юм. Мөн өмнөд Солонгосын жагсагчид Вашингтонтой санал нэг байна. Цөмийн зэвсгийн туршилтын дараагаар Ким Жон Уны дайн хийх санааргалтай байгаа нь цөмийн зэвсгээ сайжруулах хүсэлтэй байгаамаа. Олон улсын нийгэмлэгүүд тэрнийг хатуу шийдэхийг уриалан жагсаж байгаа юм гэж жагсагчдын нэг нь хэллээ. Америк өмнөд Солонгосын хамтарсан өргөн хэмжээний цэргийн сургалтыг хариу болгож Пхеньян Сөүлтэй харьцаагаа дасалсан талаар мэдэгдэж найрамд төршийн бус дайсны хуваар хандна цаашлаад цөмийн дайнч өдөөхөд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Ийм мэдэгдлийнхэн эсрэг өмнөд Солонгос нухацтай хандан хүн ам нь байнгын бэлэн байдалд ороод байна. Их Британий 71 дэх ерөнхий сайд төмөр хадагтай Маргарет Тэтчер энэ сарын 8-нд 87 наснда өвчний улмаас нас барсан билээ. Төмөр хадагтайг сүүлчийн замд нүдэх ёслын арга хэмжээ маргааш буюу 4-р сарын 17-нд Гэгэн Павлийн сүмд болж өндөрлөх юм а. Английн одоогийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Маргарет Тэтчерийг Англи улсын хувьд хамгийн агуу ерөнхий сайд байсан гэж онцлон хэлсэн нь ихэнх англичуудын дургуутлыг хүргээд байгаа юм байна. Одоо энэ талаарх мэдээллийг хүргэе. Төмөр хадагтай Маргарет Тэтчер нас барсан нь олон англичуудын хувьд баяртай нэгэн үйл явдал болоод байна. Өнгөрсөн бям гарагт Трафалгарын талбайд тэрнийг нас барсныг тэмдэглэхээр олон хүн цуглан жагссан билээ. Олон их сурвалжуудаас харахад 200-аас 600 багтаа хүмүүс Ирландын тугийг барин Лондон хотын төвд жагссан талаар мэдээлж байна. Жагсагчдын үзэж байгаагаар Маргарет Тэтчерийн нэр муу муухай бэлэг тэмдэг бөгөөд тэрнийг Английн төр засгийг удирдах байх хугацаанд улс төрийн харгас чиг бодлогыг авч хэрэгжүүлж байсан гэж буруутгаж байгаа юм байна. Хүмүүс тэрнийг улс орныг аварсан гэж хэлдэгч тэр өөртөө адил хүмүүст зориулан улс орныг аварсан юм а. Гэвч тэр үндэ хаанки гээд өөр бусд олон дүүргүүд дэх ядуусын төлөө юу ч хийгээгүй шүү дээ гэж эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ярьлаа. Египтийн 49 дэх ерөнхий сайд 1981-ээс 2011 онуудад 4 дахь ерөнхийлөгчээр ажиллаж байсан Хосни Мубарак албан тушаалаасаа бууснаас хойш гэрийн хорионд байсан билээ. 2011 оны 8 дугаар сарын 3-нд Мубарак болон түүний хүүгүүдийн шүүх хурал болсон. Мөн түүнийг 2010 оны 6 дугаар сарын 20-нд нас барсан гэх цуу яриа дэгдэж байсан удаатай. Төрийн өндөр албан тушаал хааж байхдаа төрийн эмчийг хууль бусаар шамшигдуулсан. Мөн 800 хүний амнаас охирсон хэрэгт гин буруутай гэж үзээд байгаа билээ.
Хосни Мубаракийг 2011 оны тархирын талбайд болсон жагсаал цуглааны үеэр амнасаа алдсан иргэдийн хэрэгт буруутай гэж үзэн ял оноогод байсан ч Кайрын давж заалдах шатны шүүхээс Хосни Мубаракийг хугацаанаас өмнө суллах шийдвэр гаргаад байна. Хэдий тэмч Египтийн экс ерөнхийлөгчийн бие нь муу байгаагаас тусгай хамгаалтын дор байгаа мөн шүүх хурал зэрэгт эмнэлгийн тэрэгэнцлэлээр суусан хэвээр оролцож байгаа юм байна. Гэхдээ энэ удаа өөр хэрэгтээр оролцож байгаа гэж их сурвалж мэдээлээд байна. Хосни Мубаракийг авилга хээл ахуулын хэрэгээр төрийн өмч хөрөнгийг хууль бусаар шамшигдуулсан хэмээн буруутхан ял хүлээлгээд байгаа юм. Их сурвалжийн мэдээлснээр хамгийн багаар бодоход 160 сая $1 мөнгө завшсан хэрэг үйлдсэн хэмээн үзээд байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Хосни Мубаракийг Египтэд гарсан хувьсгалын дараа баривчилсан билээ. 2012 оны 100 тэрнийг 800 жагсагчдын үхэлд буруутай хэмээн үзэж тэрэнд бүх насаар нь хорих ял оноосон байсан ч 1-р сард кассацийн шүүх тэрний ялыг хүчингүй болгосон юм. Харин одоогийн байдлаар экс ерөнхийлөгчийг бүрэн утгаар нь суллах асуудал яригдж эхлээд байна. Физа сая хэмээх Туркийн алдар төгжмийн зохиолч төгөлдөр хурч 10 сар хоригдох ял аваад байна. Тэрээр Анкара хотын Митхат Фенмагийн нэрэмжит хөгжмийн сургуульд суралцаж 1991-ээс 95 онуудад Берлин болон Дюссельдорф хотын сургуульд суралцаж байсан юм байна. Германы хөгжмийн мэрэгчлэнүүд тэрний авиас чадварыг өндөрөөр үнэлж 1987 он зохиосон хар магтаал хэмээх бүтээл нь Берлин хотын 750 жилийн он баярын хүрээнд тэгшиж байсан нэртэй хөгжимчин бөгөөд Туркийн ардын хөгжмийг жаз хөгжмийн урсгалтай хосуулан төөрөвдөг. Харин энэ удаад алдар хөгжимчнийг алдар нэр нь аварч чадсангүй. 10 сарын хорих ял аваад байна. Туркийн алдарт төгөлдөр хурч Физал Сай шашны үнд цүлсийг гутаанд оромжсон хэрэгээр шоронд 10 сар хоригдох ял авлаа. Тим шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт Истанбулын шүүх гаргасан байна. Төгөлдөр хурчийг олон нийтийн Твиттер хуудасаар дамжуулан лалын шашинтнуудыг өдөөн хатгсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Шүүхийн зүгээс тус бичлэг дээрээс лалынхан бүгд тэнийг бүдүүлэг алиа салбад хулгайч тэд гинэн итгэгчид гэсэн үгсийг олсон юм байна. Түүнээс гадна хөгжимчин 22 секундын мөргөлийн үеэр Мөлсэний талаар өгөөл хэлсэн юм байна. Физал Сайн өмнө хизээж олон нийтийн өмнө лалын шашинд намынхны явуулж байгаа улс төрийн бодлогын эсрэг өөрийн бодлоо илэрхийлж байгаагүй нэг юм а. Төгөлдөр хурч лалын шашин эсэргүүцээгүй гэж энэ бүх үйлдэлээ үйлдэггүй гэж няцааж байгаа боловч атеист буюу шашингүй үзэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан удаатай байна. Туркийн хуулиар бол шашны үзлийг гутаанд оромжлол 3 сараас хагас жил хүртэл шоронд хоригдох ял идэлэх шийтгэлтэй байдаг юм байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бүгд найрамдах хятад ард улсад H7N9 нянгийг халдвар аваад байгаа хүний тоо өсөж 10 хүн нас бараад байгаа юм байна. Оросын эрүүл ухаан албаныхан хятадын хил дээр хяналт шалгалтыг чангатгаж эхлээд байна. Агаараар халдварладаг тус халдвар төвчний вирус аль хэдийн нисэх онгоцны буудал дээр ажиглагтаад байгаа юм байна. Одоо та бүхэн энэ мэдээг дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч үзнэ. Хятадаас ирсэн эхний нисхийн онгоцонд Оросын холбооны улсын халдвар төвчин судлалын албаны ажилтнууд мөн Оросын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахын төрүүлж орсон байна. Багийнхан эмч судлаач нарт зорчигчдын биеийн байдлын талаар илтгэсэн байна. Халдвар төвчин судлаач нар биеийн халуун хэмжигч өөрөөр хэлбэл халууны жил термометр хэрэглэн биеийн халуун нэгсэн болон өвчний өөр бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг эмчийн хяналтанд шилжүүлэх юм байна. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн даруйд халдвар авагчийг хөл хорионы бүсэд аваачин шинжилгээ авч уламар эмнэлэг төрөх харах хэмжээ авах юм. Одоогийн байдлаар Оросын нутаг дэвсгэр дээр H7N9 нянгаар өвчсөн тохиолдолд бүртгэдэг байгаа хэдий ч халдваргүйжүүлэх албаныхан хил гаал дээр хяналтыг өндөржүүлээд байгаа юм а. Хятадаас ирж буй нислэгт хийж байгаа халдвар төвчин судлалынхны хийж буй арга хэмжээ нисэх онгоцны буудлын нислийн хуваарьд нөлөөлөхгүй байгаа талаар мэдээлээд байна. Зорчигчдыг шалгах үйл явцыг тодорхой хугацааны турш явуулж, зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй байгаа юм а. Нислийн үеэр ямар нэгэн шинж тэмдэгтэй таараагүй талаар зорчигчид өөрсдөө ярьсан юм. Ямар нэгэн саад бэрхшээл байгаагүй, нэмэлт шалгалтч байгаагүй гэж зорчигч эмэгтэй ярьсан юм а. Бүгд найрамдах хятад ард улсад H7N9 өвчний ням буурч байгаа гэж байгаач өнөөдрийн байдлаар тус нянгаар 60-аад хүн өвчлээд байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдний ихэнх нь Шанхай хотын оршин суугчид байгаа бөгөөд 13 хүн нас бараад байгааг Баттай их сурвалж мэдээллээ. Олон улсын эрүүл мэндийг хамгаалах байгууллагаас H7N9 нян хүнээс хүнд халдварладаг гэдгийг батлаагүй байна. Халдвар авсан бүх тохиолдолд нь өвчтөй шувнаас халдвар авсан хэмээн үзэж байна. Хятадын мэрэгчлэнүүд яг таг наривчилсан шинжилгээний аргыг боловсруулад байна. Шалгах аргыг мэдгдээд байгаа нян дээр суйрлан хийсэн шин төрлийн нянгийн генийн дарааллыг ашигласнаар бид урвалжийн туршилтын аргыг оновчтой болголоо. Тэдгээр нь бүх хятадын туршилтын журмаар ашиглахад хүрэлцээтэй гэж хятадын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний төвийн захирал Шу Юлон ярьсан юм а. Хятадын удирдлагууд дахиад шувууны махны худалдаанд хязгаарлалт тогтоогод байгаа бөгөөд ард иргэдээ хоол хүнсэндээ дахиад нэмэх болон шувууны мах хэрэглэхгүй байхыг сануулад байгаа юм. Оросын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах албаны мэрэгчлэнүүд ч гэсэн Оросын иргэдийг аль болохоор хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулад байгаа. Хэрвээ хятад очих шаардлага гарвал хоол хүнсэндээ маш анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулад байгаа юм байна.
Ян Цельсийн 70-аас дээш градус түгтгээ. Тиймээс шууны махыг шүүрхий биш. Хангалттай халуун температурт боловсруулж хоол хүнсэндээ хэрэглүүл тийм ч аюултай биш юм а гэж Оросын Приморск дахь халдвар төвчин судлалын албаны дарга Валентин Воронок ярьсан юм. Шинэ төрлийн нянгийн эсрэг вакцин одоогоор алга байгаа бөгөөд хятадууд вакцин гаргаж авахар ажиллаж байна. Оросын Приморскийн эмчнэрийн ярьснаар вакцин гаргаж авах ажилд ороод байгаа юм байна. Орчуулагч редактор Анарын бэлтгэсэн гадаад мэдээ хүргэлээ. Анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа.